За энэ хичээлээр хэрхэн веб агуулга оруулах, засах тухай үзье. За энэ удаа хичээлд ашиглагдах компани аккаунт маань Батбайгал гэсэн демо аккаунт байгаа. За Батбайгал LLC мэн гэсэн веб хуудасаар бол ийм загвар дээр ийм агуулгууд харагдаж байна. За агуулгын засахын тулд мэдээж нэвтрэх хэсэг рүү ороод админ хэсэг рүү орно. За Батбайгал LLC админ гэх юм бол нэвтэрсний дараа бол админ хэсэг гэж харагддаг байна. За мөн Батбайгал LLC хаягаас гадна тухайн компани өөрийн домен нэртэй бол манай LLC юм уу HKM-ийн доменоос гадна өөрийнхөө доменийг ашиглах болцоотой. За энэ жишээн дээр бол энэ төгрөг имэн гэсэн доменийг бол Батбайгал руу заалгасан. Өөрөлдвөл Батбайгал компани төгрөг имэн доментэй гэж тооцъё. За тэгвэл төгрөг имэн гэсэн доменоор бас админ интерфейс рүү орж болж байна. За мөн төгрөг имэн гэсэн доменоор Батбайгалын веб хуудас руу бас шууд нэвтэрч орно. За ингээд компани бол өөрийнхөө доменээр LLC доменээр HK домен бүгдийн зэрэг ашиглах болцоотой. За веб агуулга засахын тулд хамгийн түрүүнд веб хуудас засны веб агуулга гэсэн дэд засгийг сонгоно. За тэгвэл веб агуулга засах ийм програм маань гарч ирнэ. За LLC-тэй мөн адилхан. Ер нь бол програмын үйл ажиллагаа домен нэрлэлийг өөрчлөхөөс биш Батбайгал LLC юм уу тухайн компани өөрийнхөө домен нэрээр орж ашиглах бол яг адилхан байна. За энэ веб агуулга засах хэсэг маань хамгийн эхлээд мэдээ гэсэн агуулгыг харуулдаг байгаа. За Батбайгал компани оруулсан байгууллагын мэдээнүүд бол ийм мэдээнүүд байж байна. Ийм мэдээнүүд. За ийм мэдээлэлүүд оруулжээ. За тэгвэл бусад агуулгуудыг харъя. За жишээ нь компанийнхаа сайт руу оронгод хамгийн түрүүнд энэ бол слайд гэсэн агуулга байгаа. За слайд агуулгыг хаана засаж чинь гэхээр слайд мэдээ гэдээ орохоор за саяны слайд агуулга энд харагдаж байна. Десерт пирог гэдэг энэ үеж явах жишээтэй тий. Слайд мэдээг бол энд ор засаж байна. За слайд мэдээний дор үйлчилгээ гэсэн хэсэг байж байна. За үйлчилгээг бол энэ бүтээгдэхүүн үйлчилгээ хэсгийн үйлчилгээ гэсэн хэсгийг сонгохоор үйлчилгээнүүд гарч ирж байгаа. За харъя. 100 пицца, десерт, бело гэж тийм ээ. 100 пицца, десерт, бело гэдэг тийм яг энэ агуулгууд бол энд харагдаж байна. За энэний доор бүтээгдэхүүн гэдэг хэсэг байж байна. Жишээ нь тэгвэл бүтээгдэхүүний жагсаалтыг бол хаанаас харах вэ гэхээр бүтээгдэхүүн гэсэн агуулгыг бол бүтээгдэхүүн үйлчилгээний бүтээгдэхүүнүүд гэсэн хэсгийг сонгохоор за бүтээгдэхүүн агуулга гарч ирж байна. Бүтээгдэхүүн агуулга гарч ирж байна. За эргээд мэдээ хэсэг рүү оръё. За тэгээ бүгдээрээ агуулга оруулж үзье. За агуулга оруулахдаа бол энэ компани мэдээ оруулах гэдэг. Угаасаа мэдээ гэсэн хэсгийг сонгочхоор энэ ингээд хамгийн дээдлэлт нь тухайн шинэ сонгосон агуулгыг шинээр оруулах юм програм модуль гарч ирдэг ба. За хамгийн мэдээ оруулах хэсэгт бол хамгийн эхлээд жишээ нь хэлээ сонгож байна. За тэгэхээр энэ HK платформ бол multi language платформ байгаа. Олон хэл дээр агуулга оруулах, компани вебсайтыг олон хэлээр үзүүлэх болцоотой юм платформ байгаа. За тэгвэл би эхлээд монгол хэл дээр мэдээ оруулъя. За мэдээний гарчиг бол за 3-4-гээр оруулалт шинэ салбар нээлээ гэсэн юм гарчиг тавья. За тааг нь бол шинэ салбар. Тааг оруулахдаа заавал эхлээд хайш тэмдэг тавьж байгаа. За дахиад тааг оруулахаар бол дахиад хайшаар эхэлнэ. За
нээлтч гэдэг юм уу тийм ингээ хоёр тааг оруулж өгч байна. За мэдээний дэлгэнгүй текст нь бол за байгаль нэрийн бааны шинэ дэлгүүрийн шинэ салбараа ордуулдаг салбараа гэлээ. За энэ мэдээ оруулчихъя. За тэгээ мэдээ бол зурагтай байх хэрэгтэй. За зураг оруулахдаа бол энэ камерын зураг дээр дарна. За тэгээд мэдээ бол бас олон зурагтай байж болно. За ямар ч гэсэн энэ мэдээнд дээр бол нээлж би нэг зураг хий. За салбарын зураг. За энэ салбарын зураг оруулчихъя. За нэг зураг. Тэгээд дахиад зураг нэмж болох нь жишээ тийм үү? Энийг төвч дараагийн зургийг аваад. Миний мэдээ бол олон зурагтай байж болно. За би энэ зургийг хасчихъя. Одоо нэг зурагтай. За ингээд монгол хэлээр ийм одоо шинэ мэдээ нэмлээ. За мэдээг нийтэлж. За тэгмүүд эхлээд зургаа оруулж гин. За ингээд мэдээ маань орчиж. Монгол хэлээр ийм шинэ мэдээ нэгтлээ. За одоо нэг орсон мэдээг компани вебсайт дээр гарч иж ийн үгүй харъя. За мэдээ чинь нэлийн доор хэсэгт байна. За энэ үеч нь өөрөлдөө сая би оруулсан мэдээ маань 3 дугаар оролт шинэ салбар нээлээ гэсэн мэдээ маань энд ингээ гараад ирчих. За иймэрхүү байдлаар бол агуулга оруулна. За одоо бүгдээрээ өөр хэлээр оруулж үзье. За эхлээд өөр одоо төрлийн мэдээ буюу үйлчилгээ гэсэн мэдээг сонгоё. За англи хэлээр оруулнаа. За үйлчилгээний мэдээлэл оруулна. За ямар үйлчилгээ оруулах вэ гэхээр за англи дээр бол нэг үйлчилгээ дутуу байна. Тэс оруулж байна. За арчин ингээ оруулчихъя. За үйлчилгээний текстийг нь бол гэж сонгочих. За зургаа бол энэ чинь юм зураг оруулчихъя. За ингээд нэг үйлчлэгээ англи хэлээр оруулахыг бэлэн болчлоо. Хэлээ сонгоцсон. Гарчгийн нэр байна. Үйлчлэгээний гарчгийн үйлчлэгээний текст энэ байна. За нийтлэе. За англи хэл дээр ийм үйлчлэгээ орчлоо. За одоо англи сайт дээр нь очиод харъя. Нөгөө саяны үйлчлэг маань энд ороод ирсэн байж байна. Fruit cake гэдэг. За иймэрхүү байдлаар үйлчлэгээ оруулж байна. Англи хэлээр. За дахиад нэг мэдээ оруулъя. Бүтээгдэхүүн оруулъя. За бүтээгдэхүүн бол арай олон талбартай байна. За англи хэлийг сонгочихъя. За пицца гэсэн бүтээгдэхүүн оруулна. Бүтээгдэхүүний нэр дэсэн. За веб нэмэлт цаашаа одоо дэлгэнгүй хаягаар өсгөх хаягаа тавина. За таагууд нь бол пицца. За бүтээгдэхүүний тайлбар. За тайлбарын жишээ юм. Текст. Копид авчи. Ер нь бол урт тайлбар авах холцоотой. За зураг бол за ийм зураг сонгоч. За ингээд бүтээгдэхүүн оруулах. Даръя. За ийм шинэ бүтээгдэхүүн нэмэгдчихлээ. За нөгөө бүтээгдэхүүн маань нэмэгдсэн үгүй юу гэдгийг ороод харъя. За энэ бүтээгдэхүүн маань энд ороод ирсэн байж байна. Дээрээс нь бүтээгдэхүүний таагаар ингэж ороод ирсэн. Пиццагийн таагаар ороод ирсэн байж байна. За ийм байдлаар одоо бүтээгдэхүүн нэмж болж байна. Олон хэлээр одоо вебийн агуулгыг ингэж оруулах нэ. За одоо оруулсан агуулгаа засаж үзье. За сая бид нар энэ пицца гэдэг бүтээгдэхүүн оруулсан. Пицца бүтээгдэхүүнийг засахтаа бол засах гэдэг авчиг дарна. За тэгэхээр
саяны бидний оруулсан текст гарч ирж байна. За эндээс хасаад за пицца хат болгочих. За ангингууд амжилттай засагдлаа гэд бүтээгдэхүүний засагдсан байна. За засахад бол иймэрхүү хэлбэрээр мэдээлэл засч болж байна. За одоо энэ баруун талд байгаа зарим үйлдэлийг тайлбарлая. Энэ засварлаж буй мэдээний агуулгын одоо гарчиг тайлбарыг оруулдаг ийм функц байгаа. За энийг тайлбарлая. За энэ яадаг вэ гэхээр за одоо жишээ нь бүгдээрээ үйлчлэгийг сонгоч. За тэгэнгუთ үйлчлэгээ хэсэгт бол энэ үйлчлэгээний гарчиг, үйлчлэгээний тайлбар гэсэн текстүүд манайд энд харагдчихна. Тэгэхээр энэ текстүүдийг би энд шууд засснаар за манай үйлчлэгээнүүд гэдэг ард байх нь зэг тавьчих. Тэгээ хадгалах тавьж дарах юм бол өөрөлд энэ саяны миний тавьсан цэгүүд нэмэгдэж байна. Өөрөлд энэ одоо үйлчлэгээний агуулгын гарчгийн агуулгын тайлбарыг бол шууд энэчээ засах болцоод. Тэгэхээр энэ бол заавал бас үйлчлэгээч байх албагүй. Өөрөлд тухайн компани өөрийн одоо энэ яг юуг ашиглаад энэ харагдах хэлбэрийг ашиглаад өөр хэлбэрийн одоо агуулга болгож ашиглах болцоотой. Жишээ нь нэрийн сонгоо солиол одоо жишээ нь бидний тухай болгол энэ дээр бидний тухай болгол авчих жишээ тийм үү. Ингээд шууд ашиглах юм бүрэн болцоотой байна. За мөн англи хэл дээр бол бас ингээд шууд текстийг сольж болж байна. За энэ доод хэсэгт нь бол одоо агуулгын тоо хэлээ гэдэг өөрөлд энэ үйлчлэгээ гэсэн контент дээр шинэ хичнээн агуулга ямар хэлээр байгаа вэ гэдгийг харуулж байна. Жишээ нь үйлчлэгийн агуулга дээр бол 4 монгол бичлэг, 4 англи бичлэг байна. За бүгдээр нөгөө мэдээг харъя. За мэдээ агуулга дээр бол жишээ нь монгол мэдээ бол 10 ширхэг байна. Англи мэдээ бол 2 ширхэг байна. Гэх мэтээр энд бол ийм ерөнхий таймер харуулж байгаа. За жишээ нь за тэгээ энэ хэл дээр дарах юм бол тухайн компани вебсайтыг яг тэр хэлээр харуулдаг байгаа. За энэ Бадбайгуулах компани бол 2 хэлээр ашиглахаар тохируулагдсан байна. Өшөө олон хэл ашиглахаар тохируулсан бол энэ дээр олон хэлүүд гарч ирнэ. За би англи хэлээр харъя. За тэгвэл ингээд англи хэлээр агуулга гарч ирж байгаа жишээтэй тийм үү. За монгол хэлээр гэх юм бол монгол хэлээр гарч ирж байгаа жишээтэй ингээд. За эндээс шууд ингээд байгууллагын вебсайтыг тухайн хэлээр харж болж байна. За энэ мэдээ агуулга дээр ашиглагдсан таагууд байж байна. Одоо жишээ нь хуралдаан гэдэг тааг бол жишээ нь маш олон удаа ашиглагдсан буюу 4 удаа ашиглагдсан байна. За үүний доод хэсэгт бол харагдцын тохиргоо хэсэг байгаа. За энэ харагдцын тохиргоо юу гэдэг вэ гэхээр энэ компани одоо бүх мэдээллүүдийг веб дээр харуулах хэсгийг тохируулдаг юм хэсэг байгаа. За жишээ нь Батбайгал компани одоо вебсайт дээр одоо хамгийн түрүүнд байгаа энэ мэдээ бол жишээ нь энэ слайд мэдээ гэдэг хэсэг байгаа. За одоо ингээд рефреш хийхээр энэ слайд мэдээ бол гарч ирж байна юм уу. За одоо тэгвэл би энийг алга болгоё. За тэгвэл слайд мэдээ гэсэн чекийг л авчих хэрэгтэй. За тэгээд харах гээд арах юм бол слайд мэдээ байхгүй шууд үйлчлэгээ харагдаж эхэлж байна юм уу. За би энийг ингээд хадгалах гэдэг нь тохируулж. За тэгэх юм бол Батбайгалын вебсайт руу орлоо. Слайд мэдээ байхгүй. Шууд үйлчлэгээгээд эхэлж байна. За үйлчлэгийг алга болгоё. Хадгалах. За тэгэх юм бол үйлчлэгээ харагдахгүй. Шууд бүтээгдэхүүн эхлэх шийдэ тийм. За иймэрхүү байдлаар одоо ингээд
ямар мэдээллийг харуулахгүй тохируулдаг юм хэсэг байгаа. За энэ тухайн нөгөө ашиглаж байгаа загварынхаа шин чанараас шалтгаалаад зарим мэдээллийг одоо хагдуулахгүй байх юм шаардлага бол гарна. Түүнд ашиглагддаг юм функц байгаа энэ харагдц тохиол. За ерөнхийдөө бол ашиглахад мэдээ оруулах, засварлах, за тэгээд тохируулахад бол маш хялбархан. За мэдээ оруулах, засварлах, тохируулахад ийм байдлаар маш хялбархан ашиглах болцоотой байх нэ яг платформ маань.